Төрийн процессын дахин инженерчлэл энд ажлын хэсэг дээр яригдж байгаа зүйл бол их хвчлэн ерөнхийдөө иргэнлүү чиглэсэн байдалтай гарсан байгаа. Тэгэхээр G2B буюу government to business буюу бид нар аж ахуйн нэгжүүд бизнесүүдтэйгээ яаж төр маань харилцаж байгаа юм бэ? Тэр харилцаа холбоо маань өөрөө хэр ойлгомжтой байгаа юм бэ гэдгийг зайлшгүй ярих шаардлагатай. Манай төр өөрөө бол зөвхөн цахим хуудас гэхэд 1416 цахим хуудасаар дамжуулж бол мэдээллүүдэд хүргээд байгаа яам агентлагууд бол гэтэл мэдээлэл нээлттэй юм шиг хэрнээ тэр олон цахим хуудаснууд дундаас бизнес эрхлэгч нар маань бол өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авна гэдэг хэцүү. Тэгэхээр энэ нөгөө нэгдсэн байдлаар мэдээллийн сүлжээгээ одоо нэгтгэн гэдэг нь айгүй чухал байгаа. За дээрэс нь бас нэг анхааруултай зүйл нь бол яагаад ер нь манай төр юм данхар бүтцтэй болсон юм бэ гэхээр маш олон тусгай зөвшөөрөл болон төрөөс авах ёстой энэ хяналтын үйл ажиллагаа хийх чинь гэдэг нэрийдлэр бизнес эрхлэгч нарыг дарамтлагдаг энэ систем чинь л өөрөө томорцсон учраас болоод байгаа. Тэгэхээр барилга бат байгуулалтын яамн дээр Батсуур сайд сая шинэ нэг мэдээлэл гаргасан байсан. Тусгай зөвшөөрлийг авах үйл явц процессыг хялбарчлаад цахимаар өргөдлийн шийдвэрлэх боломжтой болгож гаргасан. Тэр энэс маш том бусад яамнууд ч гэсэн энэ жишгийг баримтлаад өөрчлөлтийг бол хийх боломж нь бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ G2B буюу бизнес эрхлэгч нар дээр энэ одоо төрийн процессын инженерчлэл маань яаж хийгдэх юм бэ? Энэ дээр процессоо бид нар маш сайн ойлгомжтой болгоод төр өөрөө бизнес эрхлэгч нарт дарамт болдоггүй байх гэдэг үндсэн зарчмаа баримталж явахгүй бол бид нар бизнес эрхлэгчтэй бол дандаа орхигдуулж хаягдаж явж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын Doing Business Index маань бол жил болгон уруудаад байгаа буюу бизнес эрхлэх нь өөрөө бараг одоо маш ашигтай ажиллаж чадах хэмжээ гэдэг нь өөрөө хүнд болоод зүгээр нэг төрийн бус байгууллага ажиллаж байгаа юм шигээр л татвараас татврын хооронд бизнес эрхлэгч нар маань ажилдаг болчиход байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгч нарын ашигт ажиллагааг сайжруулах, төр өөрөө дэм болж тусалдаг болох тэр процессыг бид нар зайлшгүй энэ дотроо бас давуулж яваасаа гэж ажлын хэсгийн дарга нар гишүүнээс хүсье. Та бол одоо яг захтансан газар байж гин л да. Яг тэгэхээр энэ процессын дахин инженерчил гэдэг юмыг судлаад манай ажлын хэсгийн захирамж болохоор дахин инженерчлийн арга зүйг нэгдсэн арга зүйгээр хангах санал дүгнэлт гаргах. За үүний хүрээнд бид нэр цаашаа судлаа явахаар яг таны ярьж байгаа асуудал руу ороод байгаа хгүй. Засгийн газрын бүтц ямар байх хэвтэй. Ямар бүтцтэй байх хэвтэй. Давхарцсан чиг үүрэг нь юу байх хэвтэй. Төрийн бүтээмж процессын дахин инженерчлэл гэдэг уламд анхаалагад асуудал гарч ирээд байна. За энэ бүр цаашлаад төрийн үйлчлэгээ буюу төр ямар үйлчлэгийг иргэн аж ахуйн нэгжид хүргэх ёстой юм бэ? Төрийн үйлчлэгээ гэдэг маань юу юм бэ гэдэг асуудал руу хүртэл орсон. Тэгээд энэ өнгөрсөн хугацаанд бол засгийн газрын хэрэг эрхлэх газар за манай ажлын хэсэг ч гэсэн төрийн үйлчлэгээ гэдгийг тоолох гэж үзсэн. Тэгээд тоолох гэж үзэнгүүт төр 900 гаруй төрлийн үйлчлэгийг нэг тоолохоор зарим тоолохоор 5000 гаруй төрлийн давхарцсан чиг үүрэгт үйлчлэг өргөж байгаа байхгүй юу? Гэтэл яг төр гэдэг нь өөрөө ямар институцийг хилж байгаа, иргэн аж ахуй нэгж улстай ямар үйлчлэгийг хийх ёстой, юуг нь хийхээсгүй хувийн хвшлэрээ хийлгэх ёстой гэдэг зааг чиг үүрэг нь байхгүй. Тэгэхээр үүнийг бас олон улсын жишгээр судалж үзсэн. За олон улсад бол зарим улсад тухайлсан хууль гаргаад нийгэм эдийн засгийн болон дэд бүтцийн төслийн төр нь хийн. За тухайн улс нь геополитик болон хүн ам зүй нийгэм боловсролын түвшнээс хамаарат энийг хийхгүйгээ ялгцсан байдаг юм байна. Манад энэ ялгсан асуудал байхгүй. Тийм учраас төр өнөөдөр бяцлагчны үйлдвэртэй байна, оюутлын үйлдвэртэй байна, өөрснөө уурхаа ухаж байна. Тийм асуудлууд руу орцсон байгаад байгаа. За энэ асуудлыг нь ажлын хэсгийн захирамжийн чигүүрэнд хийх гэхээр болохгүй байгаа. Тэгэхээр энийг бол төрийн байгуулалтын байнгын орооны гишүүд та бүхэн энэ асуудал дүгнэлтэн дээр бид нар энийгээ та бүхэнд танилцуулсан. Өөрөөр хэлбэл энэ хамгийн суур асуудал нь таны өндж байгаа энэ засаглалын бүтц давхарцсан чиг үүрэг юм байна. Энийг өөрчлөхгүйгээр процессын дахин инженерчил гэдэг бол хоосон баримт бичиг болно. Үүнээс үүдээд маш их замбраагүй, үрдэнгүй худалдаа авалт цахимжилт явагдана. За хоёр байнгын орооны хэрхэм гишүүдтэй одоо маш их талархлаа. Яагаад вэ гэхээр процессын дахин инженерчил гэдэг бол энэ технологийн асуудал биш юм аа. Энэ өөрөө төрийн суур асуудал, хууль эрх зүйн суур асуудал, төрийн уян гишүүний асуултанд хариулж чадсангүй. Ямар асуудал хамгийн том садаа болж байгаа юм бэ гэхээр ерөөсөө л сэтгэлгээний асуудал. Төр өрөөсөө иргэндээ үйлчлэгийг өргөхтэй хяндаг байх ёстой, бүх юм хяналтын дор байх ёстой л гэдэг сэтгэлгээ.
Энэ бол бид үйлчлэгээ хүргэж бол одоо бизнесийн байгууллагууд бүгд тийм болсон шүү дээ. Хинэн иргэндээ хурдан шуурхай зардал чирэгдэл төвөггүй үйлчилж чадж байгаа. Тэр газар л амьд оршин тогсож өрсөлдөх чадамжтай байгаа. Ирээдүйд ямар улсын иргэд төрд итгэл төрийн нэр хүнд өндөр байна. Төрийн үйлчлэг нь өөрөө төрийн албаагчдын сэтгэл ханамжтай байна гэдэг маань бүх юм зардал чиргэлгүй ойлгомжтой тодорхой хурдан шуурхай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ ойлголт маань гүйцэтгэх хэсэг маань л технологитой холбоотой хэсэг. Тэрнээс суур ойлголт нь бол бид өөрсдөө сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр дахиад шинээр ингээд 2 байнгын орны гишүүд маань энэ бол суураараа төр гэдэг үеийн төрийн үйлчлэгээ засаглалын бүтцийг өөрчлөх хэрэгтэй гэж санал гаргаж чадна. Одоо энэ суур асуудлыг ойлгож чад бол маш ажлын хэсгийн гишүүдийн зүгээс талархалтай хандж байна. За манай ажлын хэсгийн хурал үйл ажиллагаа бол одоо нэгдсэн арга зүйгээр хангах санал дүгнэлтээ гаргана. Тэгэхээр үүн дээр үндэслээд төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолоо боловсруулад энэ ажлын хэсэг цаашдаа сандаг учир гишүүний ярьж байгаа, цэнгүү гишүүний ярьж байгаа шиг ишүү илүү нарийн зургал руу орох чиглэл нь их хурлын харьяаны чиг үүргийн хэрэгцүү хэмжээндээ яаж явах вэ гэдгийг тодорхойлох юм бол бид дахиад энэ хийх ажил бол маш их байна. За хамгийн санаа зовж байгаа зүйл бол зайлшгүй хэрэгтэй дэлхийн улс болгоо хийж байгаа ч гэсэн гой нэрийг ашиглаж маш их өргүү төсөв өргөдүүлдэг. За үүнээсээ болоод бүтлгүүцсэн маш олон улсын жишээ байгаа. Бид тэр болгоноос зайлшгүй суралцахгүй бол энэ маань бол зүгээр нэг ингээд гадаад нэр томьёо ашигласан ажил биш юм шүү гэдгийг та бүхэнд хэлхийг хүсье. Баярлалаа та бүхэнд.